хоёр чинь тэгээд ер нь бол хаанч өөрсдийнхоороо байна гэж бинийг олсон болохоор хүссэн хувцас өмсөн, хүссэн ярих өөрсдийнхөө хүссэн өөр байх хүсдэг. Тэгээд ер нь өөрөө байх нь л чухал юм болохоор хайртайгаа хамтын бизнес эхлүүлсэн. Манай бизнес бол амаар мэдэрдэг. Зарим хүмүүс өглөөнийг орж ирнэ, оройныг орж ирнэ, үүрээ дахиж нэг орж ирнэ, бараг хоногт 3 4 орж ирж хийгээд байгаа мó хаашаа. Өмнө саваанаад. Үнэхээр л нэг залуу 5 бүсгүүдээр очих шаардлагатай болно. Өргөн зузаан байх л чухал шүү дээ. Тэгэл цаашаа амт бол өөрөө мэдэн давс перцэг. Манайх өмнө нь дуудлагаар үйлчлдэг байсан. Ганц би хүмүүс их захиалнаа биднийг тэгээд үйлчлүүлэгчдэд өөрсдийнхөө үнэрийг шингээж болдоггүй. Яагаад гэвэл бид чи их хурц үнэртэй зүйл хийдэг учраас гэр орондоо харихтан хүмүүс баригдчих гад идэг. Хаана юу хийсэн нь мэдгч гээд идэг. Энд чинь маш содон байдаг байхгүй тийм ээ хараа. Хаана ч явсан амтхааргүй баг. Эмэгтэй хүн чинь одоо эмнэг адуу шиг л болчихсон ороод ирнэ шүү дээ. Тэгээд тэрийг одоо яаж номхдохгүй манайхаар үйлчлүүлсний дараа хүчтэйгээ сайхан аш цодтой болоод тавираал гараа явдаг. Тэр бүсгүүчүүд тэгээд хараад их жаргалтай байдаг байна. Тэгээд үүрийн 5 болтол бид нар ажиллаж чинь өглөөнөөс үрийн 5 болтол ингээд л. Тэгэл орж ирсэн үйлчлүүлэгчтэйгээ тослохоос л эхэлж байгаа юм да тийм хайртай. Тэгээд тосолсны араас сайхан шарна. Хамгийн гол нь махшуулан таарсан сангивсаал гэдэг бол өөрөө их гоё зүйл. Их аз жаргалтай байдаг. Манайх сөөжөг дэлгүүрийн үнээр зардаг. Тэгээд дээрэс нь өндөгний оромог болон кимбаба панчантайгаа хамт өгдөг. Гэхдээ энэ болгон маань бидэнд нэг их ашиг олохгүй л дээ. Хүмүүсээс сэтгэл зүй ханамжил чухал. Даанч биднийг хажуу хавирганы хамт нэг салбарт өрсөлдөж байгаа бизнесүүд бидрийг маш их ингэж хавчиж орж ирдэг. Гэхдээ бид нар тэрийг тоохгүй. Үйлчлүүлэгч сэтгэл хангалуун байвал бид нарт болоо. Тэгээд Томбо паркт орж ирж үйлчлүүлээрээ. Хүмүүс одоо гайхчихж магадгүй бид хоёрыг яагаад юм хагас задгаануудгаа авцдаг хөтөрсөн болоо гэж. Бид хоёр шинэ жилээр би өөрөө хөтлөгч дуучин хийдэг. Үсээ задгаа тавиад Никтоны дуунуудыг дуулдаг. Тэгээ манай эхнэр бол минь ярьж юу гэдэг лээ. Би карнавала бүжиглэн, бэйли дэнсээ бүжиглэн. Тэгээд тэрийг халтуурандаа бэлдээд ирсэн байсан. Тэгээд өөр гоё хувцас олддог вэ. Тэгээд хамгийн гоё ханганаад өмслөө. Тэгээ баярлалаа.